Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2011 онд нээлттэй хийсэн адал явдал трейлер төрлийн Blind хэмээх киног ярьж өгөхөөр бэлдлээ. Та хүссэн контентээ дууд өрсөний өндөр чанартайгаар хаанч хизээж үзэх боломжтой Luke TV-г үнгүй үзмээр байна уу? Тэгвэл яг одоо Unitel-ийн дараа төлбөрт хэрэглэгч болоод Luke TV багцаа эдвхжүүлээрэ. Мөн Unitel-ийн дараа төлбөрт үйлчилгээний багцууд шинжлэгдэж байгаатай холбогдуулан хэрэглэгч та бүхэн өөрийн хэрэглээндээ тохируулан багцаа бүтээх боломжтой бөгөөд Luke TV Basic болон Premium багцууд дагалдаж байгаа сайхан мэдээг дуулгаж байна. Илүү их контент үзэх юм бол илүү зугаатай байх болно. Дахин хэлье, Luke TV Free. Нэгэн клубт бүжгийн байтал болж угаар кино маань эхэлнэ. Тэр аваар харин нэг хүн яваад байна шүү. Хүн хайгаад явж байгаа бололтой бэлтгэлийн өрөөнөөс нөгөө хүнээ оллоо. Шууд л гарыг нь мушгаад аваад гарна. Гэхдээ одоо бидний ээлжтэй хэний ч ээлж байсан яадаг юм. Игчээ. За энэ бол манай киноны гол дүр Суа. Энэ залуугийн игч нь бололтой. Машиндаа суучхад өөрөө суух гэтэл нөгөөдг нь гараад зүхтаажгаж ардаас нь очингуудаа карате хийж унгаагаад буцаагаа суулгачхнаа. Тэгснээ дүүгээ машин дотор гавлчихлаа. Тэгж ярил чи миний төрсөн игч биш шүү дээ. 16 жил нэг тогооноос хоол идсэн бол чиний игчил гэсэн үг мэдв. Насан туршаагүй хүүхдийг шөнийн клубээс ирээдүйн цагтаа баривчилж байна гэж бодчих. Тэгэхэр манай бүсгүй яг цагтаа болж амжаагүй байгаа бололтой. Бас энэ залуучаас төрсөн дүүн биш гэхээр манай хоёр асрамжийн газрын хоёр юм шиг байна. Явх замдаа манай хоёр гавныхаа түлхүүрийг булаацалдаж байгаад хашлаг мөргөө тосолчихно. Эгч нь машинаас шидэгдэж, дүүн харин замын ирмэгт машинаас гарч чадалгүй гацчихж гавлуулчихсан байгаа шүү дээ. Эгч нь аврахаар очих гэтэл нүд нь харанхуйлаад ухаан нь балартаад унчихна. Дүүн харин гавны түлхүүрээ авах гэтэл машинтайгаа унчихнаа. Яг ундгийн алдад өөр машин ирж мөргөөд дүүн ам өргөдлээ. Энэ явдлаас хойш 3 жилийн дараа Ослоос болоод Сува маань харах чадваргүй болчихж. Сува өөрийнхөө суралцж байсан цагдаагийн академидэр дахин очиж ярилцсан. Гэхдээ энэ олон жилийн дараа юу болов? Би дахин сургуульдаа суралцмаар байна. Заавал дадлах гарах шаардлагагүй шүү дээ. Бичгийн ажиллаж байсан болно. Сува, чамайг хараагүй болохоор бид сургуулаас хөөсөн биш шүү дээ. Харин чи цагдаагийн эрх мэдлээ хэтрүүлж, гэмгүй иргэнийг гавлснаас болж ам үргэцэн учраас л хөөс юм. Иймд дахин явах боломжгүй. Гэх болно. Сува маань хөдөж нохоогоо дагуулад сэтгэлээр унаад тэндээс явлаа. Зам гарахад хуучин дурсамжин сэргээд болдоггүй. Гэртээ харж нохоодоо хоол хийж өгöd. Ингийн эзэнтэй байсан бол илүү амар байхгүй юу? Чамд хэцүү айлгаж байгаа бол уучлаарай сэлгий минь. Гэд нохоогоо аргадж байна. Тэр үед нь харин үл мэдэгдэх нэгэн газар хагас нүцгэн бүсгүй цус нүж олчихсон зугтахаар тэмцэж байдаг. Яг гардгийн даван дээр ардаас нүстэд оруулчихлаа. Маргааш нь мэдээгээр сурггүй алга болсон оюутан бүсгүй Жон Яноны хэргийг нээлттэй явуулж байгаач агц дэвшил огт гарахгүй байна. Гэд гарч байна. Сува явах гэтэл нохоо нь хүзүүвч зуугаад хүрээд ирлээ. Өнөөдөр амарнаа. Би удахгүй хүрээд ирнэ. Гэд нэг газар руу явлаа. Асрамжийн газар руугаа явсан юм байна. Очих үед нь хүүхдүүд ихчээ гэд сүйд болж байдаг шүү. Тэнд байхдаа нөгөө ам өргөцсөн дүүгийнхээ талаар бодож байна. Асрагч ээжтэйгээ уулзах үед энэ уултраг хийгээд багж байгаамаа. Таяггүй үед саад ойртож байгааг мэдэгдэж чижирдэг юм байлээ. Та надад энийг өгөх гэж л дуудаа юу? Дүүгийн чинь хамтлагийн найзууд дурсгалдан зориулж тоглолт зохион байгуулна гинэ. Тэгэд биднийг өрсөн гэж байна. Чи очих уу? Гэхэд Сува уурлнаа. Тэд нар надаас болж найзыгаа алдсан хүмүүс шүү дээ. Би ямар нүрээр очих юм? Яахаараа чамаас гэж. Энд чинь хосол байсан шүү дээ. Одоо чи өөрийгөө уучлах хэрэгтэй. Надаас улсан. Би л түүнийг машинд гавлснаас болж тэр өгсөн. Сува маань одоо болтол дүүгийнхээ үхэлд өөрийгөө буруутгадаг юм байна. Тэгээд уурандаа шууд гараад гэртээ харихаар явлаа. Араас нь хүргээд өгөө Сува. Ийм харанхууд яаж ганцаараа явах юм бэ? Харанхуу гинэ. Надад өдөр шөнө хамаатай байдаг гэж бодоо юу? Үгүй дээ. Намайг бас дагаж болохгүй шүү. Дагсан байх юм бол жинхнээсээ дахиж хизээж ирэхгүй шүү. Гэд сүрдүүлээд яваад өглөө. Автобусны буудлын дээрээс такси дуудтал 2 цагаас наашгүй гин. Тэр үед нь бас бороо орчихлоо. Манай хүн унаагүй хэцүүдэж байтал нэг машин ирээд зогслоо. Аашаа явах юм? Жунгуан руу явна. Сууч. Баярлалаа. Суугаад явж байтал жолооч. Юм хардаггүй хэрэгөө. Тийм ээ. Сува машины суудлыг тэмтрээд үзтэл арьсан суудалтай юм байна. Уучлаарай. Танах тусгай такси юм уу? Суудал чинь арьсан бүрээстэй юм байна. Хэрвээ тийм бол миний мөнгө хүрэхгүй баха. Зүгээрээ жирийн таксины үнээр хүргээд өгье. Даарч байна уу? Парас ах уу? Баярлалаа. Миний өмнө эрэгтэй хүн суугаа юу? Ариутгалын бодис үнэртэж байна. Жаахан агаар оруулчихъя. Гэд цонхоо онгойлготол лүг гэсэн чимээ гарнаа. Бороо орж байхад цонх онгойлгож болохгүй. Тэр норчихлоо. Али үүгээр арч. Гэд салбит өгөөгнөө. Халон кофе. Үүнийг уугаад дулаац. Гэд бас шилтэй кофе өглөө.
Манай хүн жаахан сэжиглээд уухгүй суух үед яасан? Онгоолгоод өгөх үү? Али өгж вэ? Зүгээрээ би байж байгаад уй. Зүгээрээ али нааш нөгж вэ? Гэт хоошоо харж байгаад нэг юм мөрөгчлөө. Буугаад хартал хүн мөрөгчжээ. Суваг сонсож байтал эмэгтэй хүн яолоод байна. Бууж ирээд юу хэлсэн бэ? Гэтэл зүгээрээ нэг муу нохоол байна. Суу алив явъя. Нохооноос том юм байх шиг байсан. Ингээд цагдаа дуудах гэтэл жолооч уурлнаа. Жаахан ноцолдож байгаад манай хүн чинь цагдаагийн академи оюутан байсан болохоор техник ашиглаад гарыг нь хөшлөө. Өөр машин ирж байхыг хараад нөгөөх нь шуудал түлхчгээд зугтаачихлаа. Цагдаагийн газар энэ талаар хэлгээд цагдаа нар харин авч хэлцдэггүй. Гү та хараагүй хэрнээ яаж мэдэж байгаа юм бэ? Эмэгтэй хүн яолохыг би сонссон. Нохоо ч гэсэн гасалдаг шүү дээ. Гэд явуулчихлаа. Нөгөө жолооч нь харин дайрсан бүсгүйгээ гэртээ аваад ирчихэж. Туслаараа гинэ. Ингээд хажуу тийш нь харуултал нөгөө алга болсон оюутан бүсгүй өгчгсөн хэвдэж байна. Тэгэхээр энэ нөхөр алуурчин байжээ. Дээрээс нь гаж тонтын юм байна. Манай сууа машинд тэмдэглэлийн дэвтрээ үлдээсэн бололтой. Дээр нь min сууа гэж үчээд утасныхаа дугаарыг тавьчихж. Маргааш нь сууа нохоогоо усанд оруулж байтал хаалгыг нь нүдэх болно. Очоод хинбэ? Цагдаа байна. Хаалга суваа онгойлгоно. Ингээд л харин жинхэнэ цагдаа байсан юм байна. Өчигдөр таксины жолооч хүн дайрсан гэж мэдүүлсэн байна. Тэр газраас хүн сургаггүй алга болчихжээ. Та бидэнтэй явж гэрчээ мэдүүлэг өгөөч. Гэт аваад явнаа. Цагдаагийн газар очтол энэ хэргийг жаахан бүтэлгүй жуу мөрдөгч гээд мөрдөгчд хариуцуулчихж. Гүй гэрчин сохор нохоо мөргсөн юм уу хүм мөргсөн юм уу мэддэхгүй юмыг би яаж мөрдөх болж байна. Дуугайл хариуцаад аваад хаа. Гүй яах вэ тэгээд мэдүүлэг авсан болоод л явуулчихгүй юу да. За ингээд манай суугаас мэдүүлэг авахар боллоо. За нэр хэм бэ? Наад асуултаа 3 дахь тавьж байна. За min сууа. За хүм мөргөөд зугцсан таксиг харсан уу? Гүй биш ээ. Мэдэрсэн үү? Тэгсэн нохоо мөргсөн бол хоошоо биш урагшаа унах байсан. Харин хүн учир машин дээгүүр даваад унсан. Тийм үү? Сонсоглон сайн юм аа. За танай гэрээ хаяг юу илээ? Ингээд асуучгаад. За болсоо явж болно. Энийг л асуухын тулд намайг авчирсан гэж юу? Хэрвээ би хараатай байсан бол надаас юу асуух байсан бэ? Тэрийг асуул та. Мөрдөгч жаахан бодож байгаад. За машиныг харсан уу? Дугаар нь байна уу? Жолооч нь хэдэн насны хүн байсан гэдэл асуунда. Гэхэд 40 гаруй насны 170-аас 175 см өндөртэй туран хавтар хүн байсан. Мөрдөгч харин тоолсонгүй худал хэлж байна гэж бодох үед мөрдөгч та 30 нэлен гарсан хүн байна. Гү яаж мэдээвэ? Та 170 гаруй сантиметр өндөртэй туран хав биетэй юм байна. Мөрдөгч гайхнаа. Гү хараад байгаа юм биш үсттэй. Би харагдаад байгаа юм уу? Өндрийг дууны өнгөөр биеийн хэмжээг цуураагаар насыг мэдрэмжээрээ мэдэж болдго юм аа. Бас та жантаагаа мэдсэн байна. Мөрдөгч жаахан шокорноо. Тэгээд тэгвэл юу мэдэрснэ яриад өг. Хүм мөргөөд урд шил хагарч дээвэрцэн мөрсөн. Антан бол тэгэх боломжгүй. Бас машинаас ариутгагч өдөс үнэртэж байсан. Тэгвэл хүн дайрчгаад нуухын тулд ачаад явсан гэсэн үг үү? Өөр юм байна уу? Солгой гартай хүн байсан. Цагаа буруу гартаа зүүсэн байсан. Та солгой гартай тусгай таксины жолооч гэд хайвал олох баха. Ингэж байна бараг л олоод өгчөглөө. Тэгэд мөрдөгч маань таксины компаниуд дээр очиод жолооч нарт тамхи өгж солгой гартай байна уу шалгах болно. Тэр үед нь харин хүргэлтийн ажил хийдэг залуу гэрч хайж байна гэсэн зарыг хараад хүрээд ирэх болно. Такси биш байсан. Юу? Би суусан машина мэдэж байна. Үгүй хүм мөргөөд авч явсан гэсэн үү? Тийм ээ. Арын судалтай очиод явсан. Үгүй багажинд хийсэн. Арын судал дээр би сууж байсан юм. Чи шагнал юм уу горилж ирээ юу? Өө хөөрхи. Суваа яллаа. Мөрдөгч нөгөө залууг чихдээд хөөгд явуулчихлаа. Оройн суваа маань цагдаагийн академид сурж байсан материалуудаа барайл хэлбэрээр аваад судалж байна. Сургуульд буцаж орох гэдэл байгаа бололтой шүү дээ. Ингэснээс манайхан цаг харгалзахгүй суурахын давуу тал чинь энэ шүү дээ. Шүн нойр өрөхгүй байх юм бол англи хэлний хичээлдээ суучиж болдог. Краш чинь хариу бүжихгүй уйдаад байх юм бол англи хэлээ хийчиж болно. Дайснууд чинь автобусанд рил үзээд сууж байхад чи бол англи хэлээ хийчиж болж байгаа шүү. Wall Street English руу залгаарай 7747 тэг. Тэр үед нь шөнийн цэнгэний газараас гарч ирсэн нэг бүсгүй өмнө нөгөө машин ирээд зогсчихлоо. Бүсгүйч гиндээд суужхнаа. Сууны утас дуурахад нөгөө бүсгүй утсаар алуурчин суваа руу залгаж байсан юм байна. Нөгөө бүсгүй харин аль хэдийн ухаан алдуулчихжээ. Утсыг нь гаргаад шидчихлээ. Мөрдөгч жуу маань бүтэлгүй ч гэсэн сэтгэлээрээ юм аа. Дуу бичигч үзгээр суваад хоолойг нь сонсгож байгаад нөгөө жолооч нартай ярилцаж гарлаа. Суваа маань сонсож үзээд биш байна гэдэл хэлж байна. Нөгөө гэрчийн мэдүүлэг өгөөд фейлдсэн залуу уурандаа гэрчийг хайж байна гэсэн зарыг сүйтгэх болно. Харин үүнийг нь алуурчин холоос хараад зогсож байлаа. Суваа жуу мөрдөгч хоёр явж байгаад "Гүнхэд би чиний дэргэд тамхи татдаггүй байтал намайг тамхи татдаг гэж чи яаж мэдэв? Бас онцгой мэдрэмж нэг төрлийн зүн совинно. Энэ бол
үнэр гэхүүдээ машинаас чи үнэртэй байдаг юм а. Мөрдөгч санаан зовоод цонхоо онгойлгохтол Сува алуурчны машины цонхыг онгойлгоход гарсан чимээтэй адилхан чимээ гарч байна. Энэ юу чимээ вэ? Миний машин хэтчбэк машин юм л да. Багаж нь тусдаа биш. Шууд ардаа бүхээг маягаар байдаг машиныг хэлдэг юм. Тэгвэл тэр с ิจ гтний машин яг ингэж дуурч байсан. Юу? Хэтчбэк такси байдаггүй шүү дээ. Гэд нэг юм ойлгох болол та нөгөө залуу үнэ хэлж байсан юм биш байгаа. Тэгээд нөгөө залуу руу газаалгалаа. Тэр үед нь харин нөгөө хүргэгт залуу ажиллаа тараад гэрлүүгээ харж байдаг. Алуурч харин нууцаар араас нь дагаж байна. Залуу утсаар яриад явж байна. Жоо мөрдөгт залгаад болдоггүй. Энэ золиг утсаар яриад байна. Бага газар нь яваад очие. Тэр үед харин алуурчин залууг дагсаар л өргөгч залуу маань сэжиг аваад булан ирэнгүүтээ шууд хурд хийнэ. Алуурч харин түүнийг гүйцсэнгүү. Эвтэх нь нуугдаад алуурчныг явуулж байтал гэнэт утсан дуурнаа. Яг цагаа олж залгаж байгаа шүү. Ашгүй алуурчин сэжиг авсангүй цаашаа яваад өглөө. Одоо аюулгүйгээд залуу гартал гинэд алуурчин гарч ирээд тоосгодоод унгажглаа. Тэгээд яг гүзэх гэж байтал нэг айлын эзэгтэй хогоо асах гэж гарч ирээд залууг аварчглаа. Харвуугүй юу шууд л цагдаа дуудаад өгчихнэ. Манай хоёр Гесобын гэрлүү явж байтал айл хэдийн баахан имлэг цагдаа хүрээд иржээ. Очоод хартал Гесоб байж байна. Манай хоёр шууд л имлэг рүү дагаад явлаа. Харин алуурчин тэнд нь юу ч болоогүй юм шиг ажиглаад зогсож байна. Эмнэлэг дээр ирэхэд ашгүй Гесоб маань гайгүй байна. Эмч гарч ирээд толгойд нь ямар ч гэмтэл байхгүй байна. Гавлын яс сайтай хөөхд байна. Дотоод гэмтэл чалга. Сайн гавлаа. Гэмтэг бол яагаад хоол сайн өгөхгүй бол цохиулах үед тижээлийн дутагдлаас болоод шоконд орчихсан юм шиг байна. Тэгээд ухаан алчгаж хоол сайн өгөөрэй. Хөөрхи. Энэ нөхөр чи өлсөд унтсан юм байна штэ. Тэгээд мөрдөгчтэй ярилцах үед гүнээр такси биш юм бол яах гэж чамайг суулгасан юм болоо. Тэр жолооч надад кофе өгөөд байсан. Уухгүй гэсэн чинь уулах гэж чичрээд байсан. Юу? Энийг яагаад одоо хэлж байгаа юм бэ? Такси байсан гэж бодсон болохоор хэвийн зүйл биш гэж бодоогүй маа. Жоо мөрдөгч шууд дарга дээр очиод хэллээ. Үгүй сүүлийн үед бүсгүүчүүд алга болоод байгаа хэрэг байна. Энэтэй холбоотой юм байна. Кофе өгөхийг оролцсон гэж байна. Ингээх болно. Дарга нь харин авч хэлцдэггүй. Кофе өгөхөр яадаг юм бэ? Тэгээд кофе өгсөн хүн алуурчин болдгийм бол кофе шопын огтуудыг юу гэж ойлгох юм? Хөөрхи мэдрэмжгүй дарга байна. За манай мөрдөгч маань өөр маягаар хэргийг мөрдөхөөс өмнө манайхан нэг сайхан subscribe давлгаа явуулчих. Сабад арцсан манай царайлгууд бол лайка дарахтал болно. Мөрдөгч буцаад эмнэлэг дээр ирэх үед Гесоб сэрчгэж Сува залууд туслах гэтэл "Хөө, сохор юм байж надад битгий хүрээд" гэд имзэглүүлчихнэ. Сувагийн урам хугарчээ. Ер нь бүтэхгүй юм шиг байна. Би мөрөөрөө амьдралаа хойдоо гэд болчихноо. Оройн усанд орж байх үед гарыг нь харуултал амиа хорлохоор нэлээ хэдэн удаа оролцсон юм байна. Залуу яалтчгүй имзэг сэдвэр нь оролцохож нохоноос өөр ханьгүй хэвтэж байтал гэнэт утсан дугуурлаа. Аваад яртэл харин алуурчин байж байна. Мен Суван дүүчин амьдуу. Юу гэснэ танад. Юу хүсэв? Чи хэрэгэ хүлээ. Үгүй бол насаараа айдас хүйцтэй зугтаж амьдрах болно шүү. Юу гинэ? Мэдрэл хүүхэн бэ? Айдастай амьдрах хүн чи юм биш үү? Чи намайг харж байна уу? Харин би чамайг харж байна. Гэт манай хүнийг айлгахчихнаа. Чи зөвхөн тэр бүсгүйг халаагүй юм байна. Та хоёр чимээгүй байх юм бол дахиж алхаа болдог ч юм уу? Одоо чимээгүй болохгүй бол хиндэж мэдэгдэхгүй алаад айчихсан шүү. Бүсгүй шууд л та хоёргийнх үгийг нь сонсоод нөгөө залуу руу алуурчин дайрсан гэдгийг мэдчихлээ. Ингээл совцлаад эмнэлэг дээр хүрээд ирлээ. Харин Гесоб түүнийг тоодоггүй. Хүлээ, намайг сонс, мөрдөгч иртэл хүлээх хэрэгтэй. Их чи хуваар хэлээ. Юу вэ? Надад сохор игч байхгүй мэдүү. Ингээд дахиад муухай аш гаргачаад яваад өглөө. Тэр үед нь харин эмнэлэг дээр алуурчин ирчихсэн хүлээж байна. Залуу метроны буудлын дээр сууж байтал Сува метронд сууж байна. Ардаас нь харин нөгөө өөрийг нь хөөгөөд байсан нөхөр дагаж байдаг. Гесоб шууд л ойлгоноо. Тэгээд метрог даглаа. Суураа залгаад юу ч хэлэхгүй намайг сонс, чихвчээ зүгээд надад дүрсээ харуул. Юу ч хэлэхгүй сонсоотхоо гэхэд Сува харуулнаа. Яг урд нь алуурчин сууж байна. Сонс, наад метронд чин зорчигчд бараг байхгүй болж байна. Тэгэхээр дараагийн буудлын дээр буу гэд буулганаа. Сува буугаад алхахад алуурчин дагаад алхаж байна. Хүн таарвал тусламж дуудаж орилно шүү. Гэхдээ хүлээ. Одоо хин ч алга байна. Гэт харж байгаад одоо дууд. Урд чинь нэг хүн байна. Сува яг орлох гэтэл ардаас нь хутагдуулгаад чимээгүй урагшаа яв. Сува чимээгүй алхаж байгаад цүнхнээсээ цацлаг гаргаад нүдрүүн цацчихад зүхтаачхна. Сэлги давхаарай. Тэгээд залуугаар замаа заалгаад явж өгнө. Гялсгүүсээр байгаад лифт рүү орох болно. Яг хаагдах гэж байтал алуурчин амжаад ороод ирлээ. Тэгснээ шууд Сувагийн хүзүү рүү нэг юм тарьчихлаа. Сэлги шууд алуурчин руу дайрнаа. Алуурчин харин сэлгийг хутгалж гарлаа. Хэдийгээр хутгалуулж байсан ч нохо нь алуурчныг лифтнээс чирч гаргаад эзнээ авардаг. Өөрөө харин амьд гарч чадсангүй. Суваныг дээшээ гарахад хүмүүс олоод түүнийг аварлаа. Алуурчин тэндээс зугтчихжээ. Гэртээ цагаан самцаа угааж байснаа уурлаад уурандаа нөгөө бүсгүүдээр орж зодох болно. Яа хурдлахгүй бол болохгүй нэ. Сува маань эмнэлэгт ирчихжээ. Жоо мөрдөг
мөрдөгч болон Гесап хоёр түүний дэргэд байж байна. Эмч хөзөөнд нь пропофол тарьсан байна. Нойр суулагч өвчин амдагчийн төрөл. Хөө энийг чинь худалдаж авах боломжгүй үсттэй. Тийм ээ. Зөвхөн зөвшөөрөлтэй эмнэлгүүд л ашигладаг юм. Гэх үед нь машинаас ариутгагч бодис үнэртэж байсан гэх үгийг нь мөрдөгч санах болно. Тэр үед нь сууас ирнэ. Би хаана байна? Та эмнэлэгт байна. Сэлги яасан бэ? Миний хөдөж нохоо гэхэд хүзүүвчийг нь түнд өглөө. Бид уулан сэлгийг олсон. Даанч тэр буцаад холын хол явчихсан. За ингээд цагдаа нар ажиллаа эрчимжүүллээ. Алуурчны талаар нэлээд мэдээлэлтэй болчихлоо. Алуурчин бүсгүйчүүдийг хулгайлдаг. Хайжек машинтай эмнэлгийн ажилтан. Бас ам зургаар нь царайг нь тодорхой болгох боломжтой болж. Цагдаагийн дарга жижигэрчгчээ. За яасан? Хэрэгтэй юм байна уу? Юу ядх юм бэ? Яасан бэ? Гомдчихсан юм уу? Хамааг нууц авьяастай болохоор л би энэ хэргийг анханаас нь чамд хариуцуулсан байхгүй юу да. Манай хоёр хэсэгтээ цагдаагийн хамгаалтанд байхаар боллоо. Асрамжийн газар та төр байрлах юм байна. Сууа. Одоо бүх юм тодорхой. Бид барьж авах нь цаг хугацааны л асуудал гэсэн үг. Дүрс шилжиж алуурчныг харуултал нээрэн эмч байдаг шүү. Эмэгтэйчүүдийн эмнэлэгт хууль бусаар аборт хийдэг эмч юм байна. Манай хоёр асрамжийн газар ирчихсэн. Гесап тэрүүгээр юм сонирхоод байж байна. Энэ юу юм? Наадах чинь орон зай мэдрэгч байгаамаа. Сууа нохоогоо алдсан учраас одоо түүнд хамгийн хэрэгтэй хэд байгаа юм. Даанч надаас авахгүй байгаамаа. Чамааг өгөл авч магадгүй шүү. Гэх болно. Асрамжийн газрынхан Гесабыг нөгөө амь өргөддөг дүү болох Дунхооны өрөөнд орууллаа. Хонгил учраас халаалт залгаж өглөө. Тэгээд асрамжийн газрынхан бөөндөө манай хоёрыг үлдээж байгаад Дунхооны дурсгалд зориулсан тоглолтыг үзэхээр явцгаадаг. Цагдаа нар харин сэжигтэнтэй адилхан машинтай эмч нарыг хайж байдаг. Жоо мөрдөгч Жин хайр гэдэг төрх эмнэлгийн гадаа ирнэ. Нэг л сэжигтэй байдаг шүү. Гаражаас нь яг адилхан машин олоод харж байтал алуурчин хүрээд ирлээ. Наана юу хийж байгаа юм? Юм шалгаж байгаамаа. Энэ машин таних уу? Ингээд нүдэн дээр нь хажуугийн машиныг насаагаад суужглаа. Байз та энэ машины эзнийг мэдэхгүй биз? Мэдэхгүй. Гэхэд цагаа буруу гартаа зүүжгчээ. Машин дээрх дугаарыг нь хартал хажуугийн машинтай нь яг адилхан дугаар байж байна. За бараг л барьчихлаа та. Байз цагтаа байна. Би ч гэрэмтэй үзүүлнэ үү? Ингээд шалгах үед нь нөгөөдөг чинь гинт гарч ирээд мөрдөгчтэй үзэж гарнаа. Зодолдох явцад мөрдөгч бууга унгачдаг. Жоо мөрдөгч нэг гарыг нь барьж аваад гавлах гэтэл нөгөөх нь солгоо юм болохоор мөрдөгчийг хүзүүрүүнд хутгалчихлаа. Өөрхийн мөрдөгч маань тэнд цусаа гоожуулаад үлдлээ. Ингээсээ гарч ирээд суутай жаахан ярилцсанаа. Дүүрэм төвцтэй зургийг чи харсан. Та сургуулаад дуусахгүй мó? Одоо чадахгүй. Би тэнцэхгүй бах. Юу вэ? Яалаа гэжтэй. Жоо мөрдөгч цагдаагийн ажил хийж чадаад байна гэж бодлоо. Тийм байхад та тэнцэлгүй яадгийг. Гэд мөрдөгчийг жаахан доош нь хийж байгаад эгчийг харин жаахан дээш нь шиднэ. Тэр үед нь харин жоо мөрдөгчийн утаснаас хаана байна гэсэн мессеж ирэх болно. Энийг хардаа. Чөтгөрийг дурсгаар гэж жоо мөрдөгчөөс зурс ирж байна. Бид хоёр асрамжийн газар аюулгүй байж байна. Та хэрэгтнийг барихтаа л анхаар гэд явуулчихлаа. Харин утасны цаана нь алуурчин байж байна. Цагдаа нар сэжигтнийг ам зургаар нь олчихжээ. Олчихлоо дарга. Ши Менжин гэж төрх эмнэлгийн эмч юм байна. Хар тамхи хэрэгэлсэн үедээ өвчтнөө үнссэн гэд шорон торигдож байгаад суллагдаад удааг байгаа юм байна. За тэгэхээр угийн гаж донтой нөхөр байчээ. За гэр хаягийг нь яаралтай болоод гэрлүүн оч. Тэр үед асрамжийн газрын гадаа манай хоёрыг нэг мөрдөгч хамгаалж байтал урд нь зам дээр машин ирээд зогсчихлоо. Ой энд зогсож болохгүй гэд очтол хинч байдаггүй шүү. Гэтэл хажуунаас нь алуурчин үүдний шилэн халгыг гавар төгжиж байгаад яваад орлоо. Тэгээд хөгжим чанга тавьчихнаа. Доор чимээ гарахаар нь сууа маань буугаад иртэл нэг нөхөр тамхи асааж байдаг шүү. Хинбэ? Чуумөрдөгч үү? Гэхэд дуурдаггүй. Гесап гарч ирж хараад алуурчин байна гिच. Зүгтаарай гэд алуурчинтай үзэж гарнаа. Цагтаа дуудаарай. Сууа удас олох гэтэл нэг л болсонгүй. Дээшээ өрөөрөөгөө гар утас авахар гүйлээ. Алуурчин харин Гесапыг хутгалчихад сууа руу ирж байна. Сууа маань арга сэдэж цахилгааны маас үүсгээд тогоо тасалчихлаа. Харанхууд арай илүү давуу талтай шүү дээ. Алуурчин асаагаар асаагаад хөөж байтал угаалгын машин дуурна. Гүгээд очтол ардуур нь хаалхыг нь хаагаад угаалгын машин унгаж таглаад Гесапыг аврахаар явлаа. Цагдаа нар алуурчны гэрийг нэгчихэд зойрон дотор нь алга болсон хоёр эмэгтэй цогцос болон сүүлд хулгайлагдсан нэг эмэгтэй амьдараа байхыг нь олдог. Дарга асрамжийн газар үлдсэн гоо мөрдөгчөөс холбоо тасарчаад байна гэхэд тийм үү тэгвэл тийшээ явцгаая гэд явцгаанаа. Сууа маань цагийг ашиглаж Гесапыг захирлын өрөө рүү чирч оруулаад анхны тусламж үзүүллээ. Алуурч харин жоо мөрдөгчийн бууг авчихжээ. Хаалхыг нь
нь буудаж онгоолгоод ороод ирлээ. Суваг барьж аваад буу тулгатал манай хүн чинь цагдаагийн академи оюутан байна да. Гарыг нь хөшж байгаад мултраад доошо хонглын давхар руу зугтчихлаа. Алуурчныг буугаад ирэхэд нь бензин асгачсан хүлээж байна. Тэгснэ эвтэйхэн гал тавьчгаад зөрөөд гүйчихлээ. Алуурчин өвтгийн даваан дээр гал унтраах систем ажиллаад унтраажхна. Алуурчин Суваг гүйцэж гарч ирээд гүвж өгнө. Тэгээд ухаан алдуулчихад байж байтал ардаас нарийн Гесов цохоод Суваг аварлаа. Гавны түлхүүрийг алуурчнаас авч байгаад хаалгыг онгоолгоод гарах гэтэл алуурчин босоод иржээ. Дахиад Гесовтай гадаа үзэж тарах болно. Суваа маань тэр үед оюун санаа нь орж гараад киноны эхэнд алдсан дүүгийнхээ талаар бодож Гесобыг яг л дүүшгээ санаж аврахаар өөрийгөө хүчлээд босох болно. Тэгээд нэг тоосго аваад алуурчны машины шилийг хагцоглоо. Алуурчин Суваг хараад машин руугаа очноо. Баг багаар дөхөх үед нь Суваа маань алхмыг нь тоолоод зогсож байна. Нэг гартаа орон зай мэдрэгчээ барьчихсан, нөгөө гартаа тоосго ураад хүлээж байна. Яг ирэх үед нь угтуулаад тоосгодоод унгаачлаа. Бүх юм болоод өнгөрвөө үгүй юу? Цагдаа нар яг л цагтаа ирэн шүү дээ. За ямартай ч Суваа маань зөрг гаргаж хоёр дахь дүү болсон Гесобёгоо аварч чадлаа. Алуурчныг ч барьчихлаа. Ингээд Суваа маань хэрэг илрүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн гэж сургуульдаа дахин суралцах хэрэгтэй болж сургуулаа төгслөө. Гесоб маань харин цагдаагийн академийн шинэхэн оюутан болчихжээ. Муухай алуурчдыг барина гэж шийдсэн юм байна л да. Энд хүрээд кино маань дууслаа. Киночд байлаа.